танд санагдж болно л доо. Тэгэхээр яг тэрээр нэг юм юм байна. Би орд нь эхлэжсэн хэлжсэн. Саяны үзүүлдэг төлөвлөлт бол зүгээр төлөвлөлтийн зарчмын юм байгаамаа. Тэгэхээр төлөвлөлтийн зарчмын юм байна гэж байгаа. Бид нэр иргэдийн оролцоотой дахиад төлөвлөх гээд байгаа. Бид нар төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх гэдэг. Энэ одоо эхлээд бид нар төвчийн хагасаас хойш ингээд 3 дахь дахиад уулзаад ингээд явж байгаа иргэдийн санал бодлыг сонсож байгаа. Тэгэхээр яг нэг загварын байшин та нар бүгдээрээ байр гэдэг байгаа юм биш ээ. Тэгэхээр та нар төлөвлөлтөнд оролцохдоо нэг жишээлбэл бат гэдэг нэг иргэн өөрөө аягүй сайхан байшинтай, хангалттай байшинтай шугам сүлжээний асуудал шийдэх юм бол хамаалах хашаа ороо сайхан тэгшлээ шугам сүлжээг нь годамжаараа явуулаад ингээ зам арга юм явуулаад шугам сүлжээгээ байшинтай холбоод амьдрий гэж хүсэж байгаа бат иргэн байж болно. Тэгвэл болт гэдэг нэг иргэн би газраа өгчөөд юм байшинд орж амьдрий одоо байшинд орж амьдруулаараа дээр санагдаж иргэн байж болно. Тэгээ одоо эсвэл одоо байгаа байшингаа дахиад өөр буулгаад айтайхан хөшөө гоё байшин барих хүн байж болно. Одоо байгаа агуулах саваа бас ингээд эвдэх ингээд бусдаа ингээд зохицоо сайхан гоё төлөвлөлтөнд оролцоод агуулах саваараа би амьдрмаар минь агуулах саваар миний амьдрал явдаг. Энэ ногоогоор миний амьдрал явдаг гэдэг хүмүүс байж болно. Тэр хүмүүсийг хавтгаар байж бүгднгийнх нь нэр хашиг хөндөж ямар нэгэн төлөвлөлт тулах гайгүй. Тэр хүмүүсийн бүгднгийнхээ санаа оноог сонсож аваад бүгднгийнх нь их ашиг болж өгөх хөндөхгүйгээр бид нийтийн хадлаа, нийгмийн хадлаа төлөвлөөд бид нар орчин нөхцөлөө сайжруулад амьдралаа сайжруулах гэж байгаа. Гол санаа тэр. Тэгэхээр тэрийг тэгж ойлгоорой. За. Тэр нэг хоёрхан санаа нэмээд хэлчихье. Яг тэгэхээр ямар юм хийх үү, гоё болох уу, муухай болох уу, ямар байшин барих уу, 5-ыг барих уу, 10-ыг барих уу, 1-ийг барих уу гэдгээ болов эргээд энд байгаа улсууд маань тэр 8 хэсэг болцсон хэсгээрээ яриад хоёр чи ихлэ ярихаар юм зөрүүл идэг шүү дээ. Тэр үчиг тэр хэсэг болгоны хүмүүс ярьсаар хагаад энэ орчноо бол 8-9 хэсэг байна. Энэ 9 хэсэг бол 9 хэсэг болгон дээрээ бол нэг иймэрхүү юм хийдэг нэг санаанд хүрээд тэгвэл тэрүүгээрээ хий гэдэг санаагаа бид нар боловсруулна. Тэр дотор чинь газраа зараа байранд орчих гэсэн нэг энэ 180-аад айлаас нэг 20 хүн нь өөрөөсөө энэ газар мазрыг ашиглаж чадахгүй төв байранд орё гэвэл тэр газрынхаа 20 хүнийхээ байрыг газрыг нь бол сулж аваад тэр газар нь бол одоо дид үтцтэй холбогдоод ирэхлээр өртөг нь өндөр болно. Тэрийг худалдаа авсан хүнээс тэр газрын нөгөө хүнд нь өгөөд тэр хүний нь байранд оруулж гэдэг юм уу? Зөвхөн эндээ байж байгаа улсууд нь ижилхэн байшингууд барайгүй ижилхэн байшин барьж гэдэг юм уу? Эднийг энэ яаж хийх тухай юм бол дараа нь цугаараа дахиад цаг гаргаад ярилцах юм аа. Одоо бол ерөөсө ганцхан юм хэлгээд байгаа шүү дээ. Энэ орчныгаа цугаараа дахиад төлөвлөлтөнд оруулахгүй юу гэдэг юм дээрээ та хэд мэн яриад. Оруулыг шийдчихвэл яаж оруулах уу гэдгээ бол дараа нь цугаараа ярьж хагаад цугаараа ахиж ингэж цуглаж хагаад энэ дээрээ ийм юм хийн, энэ дээрээ тийм юм хийн гэдгээ бүгдөө орж ирж хагаад бүгдөө гараа үргэж баталж байгаа хийх гээд байгаа маа. Тийм учраас энэ хоёрын хооронд ялгааг бол хольж бутгаад байвал бидний ажил уушаа явахгүй байгаад байна. Ерөнхийдөө дахин төлөвлөлтөнд оруулах нь зөв юм байна гэдэг шийдвэр буруу гэдэг хоёроо өнөөдөр шийдэх гээд байгаа. Зөв гэчүүл яаж сайжруулах уу гэдгийг бол бид нар их ухаантай биш. Бид нар ч адилхан гэр ороод амьдарч ирсэн дараа байшин амьдарсан янз янз юм байгаа. Энэ орчны юмыг хэн хамгийн сайн төлөвлөж чадах уу гэхэд энэ орчинд амьдарч байгаа та бүхэн өөрсдөө өмнөж ажиллана. Тийм учраас та нар дотор байгаа асар их нөөц байгаа. Бараг энэ дарга нарын мэдээд байгаа юмыг та нар адилхан мэдчихэж байгаа. Тийм учраас энэ дотор юу хийх вэ, яах вэ гэдэг юм бол энэ дотор амьдарч байгаа хүмүүс юу суугаалда тэр юу суугaalцсан улсууд нь дотроо сайн ярьж байгаа дахин төлөвлөх юм аа. Тэр төлөвлөх юм аа бол мэрэгжлийн хүний зураг авцраад төлөвлөж учраас тэр яах вэ гэдэг иргэдзээнүүдийн асуудлыг бол дараа ярья. Одоо бол цаг байгаа учраас ерөөсөө төлөвлөлтөнд орох уугүй юу гэдгээ тухайгаад ярмаар байна. За намайг